Сонгон дархан дүүргийн 8 байршилд явган хүний замын хуучин хавтангаар зам тавьсан байна. За тодруулах юм бол өнгөрсөн жилээс хотын төвийн явган хүний замыг чулуун хавтангаар шижиж эхэлсэн. Энэ хүрээнд хуучин хавтангуудыг гэр хороол болон хотын захын орон сууцны хороололд тавьж байгаа байна. За үзэгчдээ бид Сонгон хайрхан дүүргийн 27 дугаар хороо 27-гийн А, Б байрны баруун талаас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр таны харж байгаа энэ зам бол хуучин хүн явхад хүндрэлтэй шороон зам байсан. Бас олон жилийн өмнө тавьсан юм цементэн зам хэдий ч одоо тэрний эвдэрсэн юм нөхцөл байдалтай байсан. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүд ойрхон сургууль байдаг учраас хүүхдүүд авцамаар явж юм эрсдэл үүсдэг байсан юм байна. Харин хорооны зүгээс дүүрэгтээ санал тавьсны дагуу одоо хотын төвөөс авсан явган хүний хавтанг энэ зам дагуу тавьснаар нийт 115 м газарт энэ хавтанг тавьж замыг шинжилсэн иргэдийн талархлыг хүлээгээд байгаа юм байна. Хуучин бол ийм шороотой айгүй явхад хэцүү байсан. Одоо бол ингээд явгууны сайжруулсан зам тавиад ингээд яг ард иргэдэд баяртай байна. Ярихын тэгээд ер нь бол айгүй тоххогт арай дээр болчиход байгаа. Сайн сайн байгаагүй ч гэсэн. Энэ л нэлээд муу байсан. Зарим хэсгэрээ бүр хавчсан нэлээд эвгүй байсан. Янзлаад гоё бас л одоо хүний хөдөлмөр шүү дээ. Манайх бас энэ 1950-ад оны хуучны энэ 5 давхрууд байдаг. Энэ явган хүний зам маань одоо тухайн үед одоо энэ байр баригдах үеийн баг тийм цементэн эвдэрч муудсан инхэл тонхол ийм зам байсан. Нийслэлээс одоо энэ хуучин хавтангуудыг авчирч захиалагчийн ажлын алба бол одоо шинчилж өгсөн. Энэгээр одоо давуу тал маань бол одоо хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ явхад тийм ээ ахмад настангууд ингээ явхад бол бас айгүй боломжийн өнгө үзэмж ороод бас боломжийн юм зам манай дээр тавигдсан байгаа. Жишээр байна. Одоогийн байдлаар бид нар Бадрах инженеринг компаниас одоо 168 м квадрат буюу 8400 ширхэг хавтан хүлээж аваад 8400 ширхэг хавтан хүлээж аваад одоо дүүргийн засаг даргын А215 дахь захирамжийн хүрээнд нийтийн эзэмшлийн орон сууц гэр хороол дундах одоо эвдрэлтэй явган замын одоо засварлах за нөхөн сэргийх энэ ажлуудыг одоо хийж гүйцэтгэх ингээд төлөвлөлүүд ажиллаж байна. Сонгон хайрхан дүүргийн хувьд энэ жил 6407 м квадрат газар явган хүний зам засвар шинжилгээ ажил хийхээр төлөвлөжээ. Хуучин хавтанг агтаар хүлээвч дараагийн байгууллагад нь агтаар хүлээлгэн өгдөг байна. Энэ жилийн хувьд хуучин хавтангаар зам тавих ажил хараахан эхлэегүй байгаамаа.